Сайн байцгаана уу? Уна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Тайванд гарсан нэгэн хэргийг бэлдлээ. Тэгээд энэ хэрэг болохоор гараад удаагүй тайванчуудыг бол маш их цочролд оруулаад байгаа ийм хэрэг байгаа. 2025 оны 12 сарын 19-ний Баасан гаригийн оройны 5 цаг өнгөрч байхад Тайпей хотын MRT метроны буудал орчимд нэг этгээд гарч ирдэг. Тэр хүн толгооноосоо хөл хүртлээ бүх зүйлээ хар өнгөөр өмссөн байсан, хар хувцастай, хар маск зүүсэн, хар малгайтай, хар хүрээтэй шил зүүсэн. Нүүр царай нь бол бараг танигдахааргүй тийм залуу байсан. Тэр нэг том бат бүх хийцтэй нэг тэрэг чирээд явж исэн. Энгийн хүнсний хүмүүс дэлгүүрээс хүнсээ цуглуулад дотор нь хүнснийхаа зүйлсүүдийг хийгээд чирдэг тэрэг шиг харагдчихсэн. Гэхдээ тэр тэрэгэн дотор бол маш аимшигтай зүйлсүүд байсан нь удахгүй ил болсон. Тэр этгээд метроны буудлын доод шатны орчимд очиод жижигхэн сав шиг зүйл газарт шидэж эхэлсэн. Тэгтэл түүний шидсэн зүйлээс цагаан саарл утаас авсаж бүх орчныг бүрхэж эхэлсэн. Энэ нь болохоор химийн бодис биш харин утаат бөмбөг байсан. Хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй утаанд хахаж цацсан гарц хаана байгааг олж харахгүй сандарч эхэлцгээсэн. Тэгээ яг тэр метроны буудлын тэр болохоор Starbucks, хоолны газрууд гээд маш олон хүмүүсийн орой хоолоо иддэг ч юм уу эсвэл хоорондоо уулзаж цагаа өнгөрөөдөг тиймэрхүү газрууд маш олонтой газрууд байсан учраас хүмүүс их байсан. Тэгээд хүмүүс бол маш их сандарч эхэлсэн. Яг тэр мөчд утаан дундаас нөгөө залуу гарч ирээд баруун гартаа асар том хутга барьсан алхаж эхэлсэн. Ойролцоогоор 30 см-ийн урттай маш хурд тийм хутга байсан. Хүмүүс түүнийг хараад хутгатай хүн байна зүхтаагаараа гэж бүгд хашгиралдан буудал бүхэлдээ үүмийн самуунаар дүүрсэн. Энэ үед 57 настай эрэгтэй Вижа Чан гэдэг нэртэй хүн түүнийг хармагцаа болиулах гад шууд өөдөөс нь утаан дундуур өөдөөс нь явж очсон байгаа. Гэвч нөгөө этгээд түүнийг гидсрүүн хутгалсан. Хутга уушгинд нь хүртэл нэвт орсон байсан учраас Вижан Чан хэдийгээр сүүлд эмнэлгийн тусламж авсан ч гэсэндээ харамсалтайгаар амьд гарч чадаагүй амиа алдсан. Гэвч аимшиг бол үүгээр дуусаагүй нөгөө этгээд өөрийнхөө чирж ирсэн тэрэгэн дотроос утаат бөмбөг гаргаад метроны буудал дотор гал тавьж эхэлсэн. Утаа улам өтгөрч гал төмөр дэгдснээс болж буудал дотор явж байсан 50-аад насны нэг эрэгтэй бас утаанд хордож амнасаа алдсан. Ингээд нөгөө этгээд метроноос гараад цахилгаан скутерийн унаад Тайпей хотын Жуншан дүүрэгт байрлах нэгэн яваад өгсөн. Тэр хостелд 2 хоногийн өмнө аль хэдийний буудал өрөө захиалаад буудалж исэн хүн байсан. Тэгээ түүний хувьд ингээ хэрэгтэн өрөөндөө орж хувцас солиод зэвсгээ өөрчлөөд дахиад гудамж руу гарч ирсэн. Дараагийн зорилго нь бол хүмүүсийн хамгийн их цуглардаг худалдааны төв рүү очих байсан. Оройн цаг тэгээд ажилд харах гэжсэн үе байсан учраас яг тэр хавьд бол хүн хамгийн ихтэй байдаг цаг нээсэн. Тэр хүн явган хүний гарцны өмнө суугаад цүнхээ удаан ухаж эхэлсэн. Тэгээ нэг хүн ингээ гарцны өмнө суучаад цүнхээ ухаад суугаад ангууд хүмүүсийн анхаарал бол тэр хүн рүү ингээд баг зэрэг татагдсан. Тэгтэл нөгөө нь дахиад утаат бөмбөг цүнхнээсээ гаргаж шидэн том хутгаа гаргаад худалдааны төв рүү орж хүмүүс рүү бол шууд дайрч эхэлсэн. Түүний дайралтанд 37 настай 2 эрэгтэй хүн амиа алдаж маш олон хүмүүс шархтсан. Мэдээж тухайн үед болж байгаа өмнө самуун дээр бол цагдаа нар маш хурдан ирж этгээдийг барихаар худалдааны төвийн дээд давхар руу гарч түүнийг хөөж эхэлсэн. Тэгээ нөх хэрэгтэн болохоор дээшигээ гүүгээд галын гарцаар дамжин нээв рүү гараад тэндээсээ үсэрч амиа хорлсон. Цагдаа нарын хувьд бол түүнийг үсрэхээс өмнө арай амжиж очиж чадаагүй юм шиг байгаа. За тэгээд түүнийг унаад нас барсны дараа бол халааснаас нь үнэлэх нь болцсон. Тэгээ этгээдийн хувьд 1998 онд төрсөн 27 настай Чамвон гэдэг хүн болох нь бол тогтоогдсон. Гэвч мөрдөн шалгалтаар ил болсон баримтууд бол бас маш аимшигтай байсан. Тэр өдөр метроны хэрэг гарахаас өмнө тэр хотын өөр хэсгүүдэд тэр утаатай бөмбөгөө шидэж автомашин, мотоцикл гэх зэрэг зүйлсүүд дээр гал тавих гэсэн нийлэрсэн. Бас өөрийнхөө амьдардаг орон сууцсандаа ч гэсэндээ гал тавьсан байсан. Тэгээ энэ нь болохоор цагдаагийн газрынхныг олон газарт ингээ гал гараад эхлэхээр тэр газрууд руу яваад анхаарал нь сарнина гэсэн зорилготой ер нь бол тооцоотой үйлдэл байсан байгаа. Түүний байрнаас болон хостелийн өрөөнөөс iPad, зэвсгүүд, утаат бөмбөг гэх мэтчлэн зүйлсүүд бол олдсон.
iPad-н дээр нь болохоор түүний үйлдэлсэн хэргийн төлөвлөгөө бол бүгд бичигдсэн байсан. Хаана хизээ ямар дарааллаар халдлах хийхээ бүр нэг бүрчлэн бичсэн байсан. Төлөвлөгөөний хамгийн сүүлд болохоор худалдааны төвийн дээврээр дамжаад оргож зүгтнаа гэж бичсэн байсан. Тэгэхээр түүний хувьд болохоор яг үсрээд амиа оруулсан бол биш, оргож зүгтах зорилготой байсан гэдг нь бол харагдсан. Мөн хэрэгтний хувьд болохоор энэ бүх төлөвлөгөөгөө хэдхэн хоногийн дотор биш бүр 2024 оны 4 сараас эхлэн тэгэхээр бараг жил хагасын турш бэлтгэсэн гэдэг нь бол ил болсон. Өмнөх олон улсын халдлагууд тэр дундаа бол 2014 оноос Тайпей хотын метронд бас нэг халдлага гарч исэн юм билээ. Тэгээ энэ халдлагыг бол маш наривчлан судалсан. Тэгээ тэрийг ингээд дэвтэр дээрээ биччихсэн. Бичвэрүүд нь бас олдсон. За тэгээд гэмт этгээдийн хувьд эцэг эх хоёр нь бол хоёулаа амьд байдаг. Гэхдээ ойролцоогоор бараг 2 жилийн өмнөөс гэр бүлтэйгээ бүрэн холбоо тасарсан байсан. Аав ээж хоёр нь бол хүүгээ ийм аимшигтай хэрэг хийснийг мэдснийхэн дараа хэвлэл мэдээллийн өмнө бол гарч ирсэн. Тэгээд хүүгээ яг хаана амьдардаг, юу хийдэг, ямар байдалтай байдгийг огт мэддэггүй байсан талаараа хэлсэн. Тэгээд эцэг эх нь хэвлэл мэдээллийн өмнө өвдөх сөхрөн манай хүү нийгэмд хохирогчдод нөхөж башгүй гар зочрууллаа. Биднийг үнэхээр уучлаарай гэж өвдөх сөхрөн уучлалахгүйсэн. За тэгээ гэмт этгээдийн хувьд болохоор доктортой хийсэн ажилгүй заримдаа барилга хамгаалтын ажил хийдэг байсан. Тэгээ ажил хийж явах явцдаа хүмүүстэй бараг харьцдаггүй, найз нөхөд байхгүй, ерөөсөө инээдэггүй, байн гар утсаа хараад байж идэг. Тэгээ түүний нүдний харц бол тийм нэлээд хоосон харагддаг байсан гэж хамт ажиллагчдын дараа нь хэлсэн байсан. Тэгээ цэргийн сургуультандаа ерөөсөө очдоггүй байсан болохоор түүнийг бас эрен сурвалжилж исэн бэлээ цэргийн хуулиар. Тэгээ түүний хаяг нь бас тодорхойгүй, яг хаана байдг нь мэдэгддэггүй учраас олоход нэлээд төвөгтэй байсан юм шиг байгаа. За тэгээ түүний үйлцэн энэ аимшигт хэрэгээс болж 4 хүн амнасаа алдаж 11 хүн шархацсан. Ялангуяа түүний өөдөөс бол түүнийг зогсоох гэж тэр түүн рүү дайрж очиж исэн. Вижан цааны хувьд бол Тайванд яг одоо ардын баатар гэж баг хүндлэгдэж байгаа. Тэгээ тэр өөрийнхөө амийг золиослоод ер нь бол нэлээд олон хүмүүсийг аварсан. Учир нь гэх юм бол гэмт этгээдийн хутгийг авах гэж түүнтэй хутгийг будлаацалдаж тэмцэлж явах явцад бас цаг авч тэр хавар явж исэн маш олон хүмүүс метроны буудлаас гарч зогтож амьдсан гэж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүсийн амийг аварч чадсан гэсэн үг. Хотын захиргаанаас түүний гэр бүлд шагнал нөхөн олгохоор болсон. Тэгээд бас ард иргэд ч гэсэндээ гэр бүлийнхэнд нь ер нь хандив цуглуулад өгөө гэсэн тийм уриалгыг гаргасан. Тэгтэл яг хохирогчийн гэр бүлийнхэн бол одоо шархацсан гэмтсэн байгаа хүмүүсийн амийг аврах нь хамгийн чухал зүйл учраас цугларсан мөнгөө тэр хүмүүс зарцуулаарай. Бид нар бол мөнгийг авлаа гэд манай хохирогч буцаад босоод ирэхгүй учраас биднэрт мөнгө хэрэггүй гэд тэр мөнгийг бол авахаас татгалцсан. Тэгээ энэ нь бол олон хүний хүндлэлийг бол маш их хүргэсэн байгаа. Одоогийн байдал Тайпей хот даяар дурсгалын цэгүүд байгуулагдаж иргэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байгаа. Засгийн газар, метро, нисэх буудал, олон нийтийн газруудыг хамгаалалтаа чангадахыг бол шаардаж мэдэгдсэн байгаа. Тэгэд одоо болохоор уг нь яг шинэ жилийн уур амьсгалууд бол нэлийн бий болчихсон байх үе. Гэхдээ одоо болохоор ерөнхийдөө шинэ жилийн янз бүрийн үзэсгэлэн худалдаануудыг бол зохион байгуулахгүйгээр ерөнхийдөө Тайван хотын Тайпей хот бол нэлийн гашуудлын байдалтай байгаа юм билэ. За тэгээ энэ хэргийг болохоор террорист халдлага гэдэг ангилалд бол оруулахгүй. Яагаад гэх юм бол улс төр шашин үзэл сурталын тодорхой шаардлага эсэргүүцэл байгаагүйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн учраас энэ нь бол зүгээр аллах гэж үзэгдэж байгаа юм билэ. Ямар ч тийм террорист халдлага бол биш юм билэ. Гэмт этгээдийн хувьд ч гэсэндээ ер нь маш олон хүмүүсийг бэртээж гэмтээхийг бараг жил хагасын өмнөөс төлөвлөсөн. Тэгээ энэ хэрэгүүдээ үйлснэхээ дараа амиа хорлыг гэсэн төлөвлөгөө бас ерөөсөй байгаагүй. Ер нь зүхтна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм шиг байлээ. Тэгээд яг энэ хүний энэ ганцаардал хинтээ ч юу ч ярьдаггүй, гэр бүлийнхнийг хаслагдсан. Тэгээд энэ бүх зүйл нь бол түүнийг яг ийм маш гүн гүнзгий сэтгэл гутрал тэгээд бүх зүйлд ингээд бухимдах, бусад хүмүүсийг хараад татаархах ч юм уу, бусад хүмүүст уурлах тиймэрхүү нөхцөл байдлыг бүрдүүлсэн байж магадгүй гэж хүмүүс үзэж байгаа юм шиг байлээ. Тэгээд ер нь ийм учраас ямар ч тийм өөрт нь гим хор хийгээгүй зүгээр л гадуур явж исэн энгийн иргэд рүү дайрч амь насыг нь хөнөөж өчнөө олон хүмүүсийг юм шархтуулсан маш харамсалтай ийм хэрэг байлаа. Энэ хэрэг болохоор яг гараад удаагүй байгаа энэ тайванчуудыг очролд оруулсан
ийм үйл явдал болсон. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөйд өндөрлж гин. Тэгээд та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.